Эдрэ social media internet Twitter X дүүрэн Oracle дампуурах чинь мампуурах чинь бла 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 хамгийн дампуурах эрсдэлтэй компани бла 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 хамгийн их үртэй компани бла 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 ягаад Oracle-ыг багц дотор 12%-аар оруулсан юм бэ? Энэс болж байгаа учраас. Окей. Одоо дугаа байгаарэ сайхан шинжилгээ хийсэн үзээрэй. За хөрөнгөний зах зээлийн апдейт тавтаа морилно манай энэ нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчийн бэ гэх юм бол Pepperstone. Та тийм дунд гадаад ярилцаа хийж байгаа хүмүүс зөндөө байгаах Монголын брокероор дамжуулаад худалдаж авахдаа 1% шимтгэл, зарахтаа бас 1% шимтгэл. За тэгээ гав ганцаараа ямар ч зөвлөхгүй, багшгүй, community-гүү арилжаа хийнэ гэдэг чинь амар эрсдлээ. Тийм учраас та энэ дунд 10,000-аас доош $1,000, $500 хөрөнгө олт арилжаа хийх сонирхолтой сурмаар байгаа юм бол хөл тавьж үзмээр байгаа юм бол доор манай Pepperstone-ийн бүртгүүлэх линк байгаа. За бид нартай ингээд дамжуулаад хамтраад тий Pepperstone дээр арилжаа хийх юм бол 7 хоногт та хэдлөө 3 удаа манай Pepperstone дээр үүссэн хувьцаа хөрөнгө олтын багц та дээр очно. Тэгээд юу хийх боломжтой юм бэ гэх юм бол бид нартай хамт чиглүүлэх зөвлөгтэй хамт тий арилжаа хийн гэсэн үг. За тэгээ энэ контентыг ингээд үзэж байгаа юм бол тийм ээ бүх юм хамаагүй илүү ойлгомжтой болно. Илүү их юм сурна. Тэгээ хамт алдаа хий, хамт оноо тэгээд туршлага судлаа. За, тэгээд өнөөдөр хэдүүлээ хаанаас эхлэх юм бэ гэвэл нефтний үн ханшаас эхэлцгээе. За та хэдийн дунд TradingView ашиглаж байгаа хүмүүс байгаа юм бол TradingView өнөөдрөөс ахуулаад жоохон мэдээллүүдийг нэг 10 минутын хоцролтой үзүүлж байгаа. Гэхдээ хэдүүлээ тэгээд swing trading урт хугацааны хөрөнгө олт хийж байгаа болохоор 10 минутын өмнө ханш яг яасан юм бэ? Бидний хувьд бол тийм амар ач холбогдолгүй. Гэхдээ TradingView жоохон онцгүй юм хийсэн. Гэхдээ биднэрт бол нэг сүртэй нөлөө байхгүй. За ингээд нефтийн үн ханш Америкийн хөрөнгөний зах зээл дээр хараад үзэх юм бол Нью-Йоркийн futures дээр хараад үзэх юм бол энэ triangle wedge-аар ингээд дэшээ явж ийн та харж байгаа бол 200 хоногийн moving average-ийн дээгүүр гарцсан байна. 50 хоногийн moving average-ийн дээгүүр бас гарцсан байна. Өнөөдөр ер нь бол буцаагаад Strait of Hormuz нэгтж байгаа шүү гэх мэт шин янз бүрийн fake news явж байгаа. Та өчигдөр Равдан бит хоёрын контентыг үзсэн юм бол Strait of Hormuz хаалттай байгаа. Тэгээ өнөөдөр миний контент үзсэн бол Иранчууд ер нь бол Дональд Трамптай бүр үг солихоо болсон. Тэгээ тэндээ Уман, Сауди Араб, Катар гэх мэт ч хүмүүстэй тусдаа ярилцлага, хилцэл хийгээд явж ах шүү. За тэгээ хөрөнгөний зах зээл энийг жоохон шингээгээд авч байгаа юм байна. Таад нь харж байгаа юм бол энэ хаваар Strait of Hormuz буцаага нэгч юм байна. Дональд Трамп хэлж байгаа үнэ юм байна. За тэрнээс хойш 75-аас буцаагаад энэ $80-82 л өссөн байгаа. За энэс болж өнөөдөр хэдүүлээ бас юу хийж байгаа юм бэ гэх юм бол манай school community-ийн багц дээрээ хэдүүлээ юу хийж байгаа юм бэ гэвэл тэгээ жоохон ашиг авж байгаа. Хэдэн хувьцаанууд ерөөхдөө айгүй хөөрхөн өссөн байгаа. Манай багц ерөөхдөө энэ 7 сарын 1-ээс өнөөдөр хүртэл ойролцооныг 10-аас 12% өгөөжтэй явж байгаа, өсөлттэй явж байгаа. Энэ тэгээ бүгдээрээ ханаас гарч байгаа юм бэ гэх юм бол Oracle-аас гарч байгаа, Facebook-аас гарч байгаа, Microsoft-ийн хувьцаанаас гарч байгаа, ServiceNow-ийн хувьцаанаас гарч байгаа. Тэгээд C Limited бас айгүй хөөрхөн өсөлттэй явж байгаа. Тэгээ өнөөдөр хэдүүлээ бас нэг хувьцааг шинээр багцлуу ингэ нэмж байгаа. За тэрийг ямар хувьцаа хэдэн хувь би хармаар байгаа юм бол тэ мэдээж school community дотор бүртгүүлээрээ тэгээд манай Pepperstone ба school community-ийн багц жоохон төстэй гэхдээ нилээ өөр шүү. За тэгээд $10-20 мянган хөрөнгө олт хиймээр байгаа юм бол тийм манай school community дотор нэг дээрээ хамгийн өндөр өгөөж хамгийн их мөнгөөр хиймээр байгаа юм бол мэдээж school community дэ бүртгүүлэх хэрэгтэй шүү. За тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол нефтний үн ханш ингээ явсаргаад тэгээ магадгүй энэ triangle wedge-аас ингээ дээшээ явах магадaltaй эсвэл доошоо явах магадaltaй энэ Strait of Hormuz геополитикийн юм хараад үзэхээрээ ер нь бол өшөө дээшээ явах гэдэг шиг байна. За тэгээ өчтөр би бас ярьжсэн нэг ханшиг маш тодорхой маш нарийн харж байгаа. Тэр нь юу юм бэ гэх юм бол энэ Европын TTF Голландын далайн бомб дээр буусан газны үн ханш байна. Ер нь бол яг энэ trading range-ээр ингээ явж гин sideways consolidation гэж хэлж болно. Одоо ерөөхдөө resistance туулаад жоохон pullback хийгээд одоо ингээд дээшээ явах гэдэг байна. Тэгээ ингээд энийг хараад үзэх юм бол ер нь бол нэг 58-аас 60% юм магадaltaй юм бэ гэх юм бол дээшээ breakout тэгээ retest ингээд явах магадaltaй. Энэс болоод бас яах магадaltaй юм бэ гэх юм бол Европт байгаа нүүрсний үн ханш өсөх магадaltaй. За таад ингээд харж байгаа юм бол тэр TTF гацтай ерөөхдөө яг баг төстэй хөдөлгөөн хийж байгаа. Гэхдээ trading range нь хамаагүй өндөр тэгээд энэ Европын нүүрс
ягаад өсөөд ягаад бүрдэг юм бэ гэх юм бол газнаас хамаатай. За VIP багц дотор тайд өнгөрсөн 7 хоногийн хугацаанд хэдүүлээ ер нь бол сүртэй арилжаа хийгээгүй яагаад гэх юм бол маш гоё боломж одоохоно гарч ирээгүй. За энийг би ерөнхийдөө өдрөө болгон харж байгаа шүү. Ер нь бол ийшээ нэг futures гэрээ авчих юм бол ойролцоо шууд нэг $125,000 позиц авах байгаа. За тийм учраас нэлээд том хөрөнгө оолт тэгээд хэлбэлцэл өндөртэй жоохон эрсдэл буюу бас өгөөж өндөртэй болохоор энийг ерөнхийдөө маш анхааралтай харж байгаа. Хизээ нэг цагт ийшээ хэдүүлээ нэг арилжаа хийх болно. За Европын засгийн газрын бондуудыг хараад үзэх юм бол Германы засгийн газрын бонд энэ таадыг харж байгаа юм бол ингээд дээшээ яваад доошо буугаад эндээс ойгоод тэгээд таад харж байгаа юм бол ер нь бол энэ хаалгыг энэ ёроолыг энэ шалыг ингээ ер нь тогшоол явж байгаа. Тэгээ эзэн нэгэн цагт ер нь бол доошо цөмлөх магадaltaй яг энийг нийлэн баттай хэлж чадж байгаа юм бэ гэх юм бол Францын засгийн газрын бондыг хараад үзэх юм бол ер нь энэ хаваар төстэй юм хийсэн тогшлоо цөмлөө тэгээд ер нь retest хийгээд тэгээ одоо ерөнхийдөө доошо буурж байна. Гэхдээ одоохондоо яг бидний хувьд бол энэ Германы засгийн газрын бонд, Францын засгийн газрын бонд VIP багцтай хүмүүс таад мэдж байгаа. Энэ дээр хөөрхөн хэдэн мянган долларын ашиг хийсэн байгаа. Гэхдээ энийг бас хүлээж л байгаа шүү. Окей. За тэгээ ерөнхий хөрөнгөний зах зээлийг хараад үзэх юм бол хэдүүлээ миний хувьд бол энд юу харж байна гэх юм бол энэ S&P 500 тийм ээ ер нь бол энд та ингээ ярьж ирсэн нөө Diamond Wedge formation үүсээд тэгээд fake out доошо хийгээд за тэгээд хүмүүс юу ярьж ирсэн бэ юм лаа энэ хөрөнгөний зах зээл одоо будаа GG дууслаа одоо их хямрал ирнэ. Би бас жил хагасын өмнө бас иймэрхүү төрлийн юм ярьж ирсэн магадaltaй шүү үргэлж. Гэхдээ ерөөдөө салхи эргэцэн тэгээд дээшээ явж гин. Одоо энд нэг жижигхэн bull flag гарч ийн эсвэл нэлээд tight тий одоо нэг 668-аас 677 10 долларын хооронд ингээ хэлбэлцэж байгаа нэг sideways consolidation. Тэгээ энэ ерөөдөө нэг шийдвэр гаргана. Миний таамаг юу юм бэ гэх юм бол дээшээ явах магадaltaй яагаад вэ гэх юм бол бүх компаниуд одоо S&P 500 дээр Nasdaq дээр Америкийн хөрөнгөний зах зээл дээр байгаа компаниуд ер нь бол түүхэн дээд хэмжээний ашигтай гарч байгаа. Тэгээд томоохон компаниуд хөрөнгө олончдоо тайлан тавьж байгаа улирал болгон тэгээ энэ улирлын тайлангууд ерөөхдөө бүгдээрээ маш дайггүй гарсан болохоор миний таамаг юу юм бэ гэх юм бол S&P 500 дээш явах магадaltaй. За энэ QQQ ерөөхдөө ингээ урт хугацаагаар хараад үзэх юм бол ер нь бол нэг sideways consolidation хийж байгаа. Эндээ нэг жоохон fake out хийгээд буцаага trading range руу яваад одоо дахиад ерөөхдөө энэ таацыг ингээ тогшоол явж байгаа. Тэгээ эзэн цагт энэ дэшээ яваад breakout хийх магадлалтай шүү. За энийг бас яагаад ийм баттай юм уу эсвэл өндөр магадлалтай гэж хэлж байгаа юм бэ гэх юм бол энэ Dow Jones угаасаа яг энэ channel-аар явж гин саяхан channel-ийнхаа таацнаа хүрээд одоо жоохон retraction хийж ин магадгүй энэ 525 520 руу буцаага буугаад тэгээд энэ өсөлтөө өргөжлүүлэх магадaltaй иш ер нь бол томоохон олон улсын хөрөнгө оологч нар тэтгэврийн сангууд ишээ хөрөнгө оолт хийж байгаа. За тэгээд дэлхийд ганцхан томоохон хөрөнгөний зах зээл байгаа. Тэр нь юу юм бэ гэх юм бол Америкийн хөрөнгөний зах зээл. Тэгээд дэлхийн зах зээл дээр нэг төрлийн компаниуд цөм хийж байгаа. Тэд нэр хин бэ гэх юм бол Америкийн компаниуд. За тийм учраас энэ Dow Jones, Nasdaq, S&P 500 ер нь бол бүгдээрээ шинэ all time high хийж байгаа. За манай багц дотор нэг байсан ARM хувьцаа саяхан ерөөхдөө тайлангаа үзүүлсэн ойролцоог 12 хоногийн өмнө яг хөрөнгөний зах зээлд яг ингээд дайггүй гарсан юм байна. Гэхдээ тэгээ хэдүүлээ энэ хаваар bull flag гарч эхэлж байна. Тэгэл ерөөхдөө энэ өсөлтийг авсан байна. За тэгээ хуучин энэ consolidation range руу буцаагаад ирээд эндээ ерөөхдөө нэг bottom хийгээд дахиад энд нэг өсөлтийн тренд гарч эхэлж байх шиг байна. Гэхдээ дүгнэлт хийхэд арай эрт байгаа хэдүүлээ ерөөхдөө харцгаая. Тэгээ янз бүрийн fintech биш химбэл ухааны хангамжийн сүлжээ bottleneck-ийн хөрөнгө оолт хийж байгаа хүмүүсийн хөрөнгө оолтын сангууд өнгөрсөн сарын хугацаанд ерөөхдөө нүдүүлсэн Leopold Aschenbrenner бүр ингээ байхгүй болсон. Тийм учраас энэ салбар энэ ARM гэх мэт чинь AMD гэх мэт чинь компаниуд лөө одоо хүмүүс ерөөхдөө жоохон болгоомжтой хөрөнгө оолт хийж байгаа. За нэмээд дээрээс нь өнгөрсөн 2-3 хоногийн хугацаанд нефтийн үн ханш бас дээшээ өсөж байгаа болохоор хүмүүс бас ингээд ерөнхий эдийн засаг инфляци яах юм бэ? Тэгээ Federal Reserve Америкийн төв банк
хүүгийн төвшнгөө дээшлүүлэх юм биш үү гэсэн одоо шийдвэр хөрөнгөний зах зээлийн хувьд бол сөрөг мэдээлэл гарах боломжтой учраас хүмүүс жоохон болгоомжлолж байгаа. За Google одоохондоо ойрын хугацаанд хэдүүлээ хөрөнгө олт хийхгүй, тийм учраас нэг ярих хэрэггүй. За өнөөдрийн хувьд бол та бүгдээрээ өнөөдөр багцаа нээгээд үдсэн байх, дансны хуулгаа татсан байгаах, C Limited бүр айгүй хөөрхөн дээшээ явж байгаа. За хэдүүлээ яасан бэ гэх юм бол тийм $98 дээр ийшээ хөрөнгө олт хийсэн. За тэгээ иймэрхүү төрлийн компаниуд руу би хөрөнгө олт хийх маш дуртай. Sideways consolidation явцсан, bottom хийцэн. Тэгээ томоохон нэр хүндтэй хөрөнгө оологч нар бас ийшээ хөрөнгө олт хийж эхэлж байгаа. Одоо Stanley Druckenmiller жишээлбэл. За тэгээ та нэг харж байгаа бол ийшээ хөрөнгө олт хийснээс хойш манай багц дотор 38% өгөөж энэ C Limited-ээс ирсэн. Тэгээд гишүүн болгонд хөрхөн баяр хүргэе. Өнөөдөр бас хэд хэдэн хувьцаанаас хэдүүлээ ашиг авж байгаа, эрсдлээ жоохон бууруулж байгаа. Тийм учраас та бас портфолио апдейтыг хараарай. Nvidia ер нь бол энд sideways consolidation үргэлжлээд явж байгаа, та харж байгаа бол ингээд resistance, retraction тэгээд ер нь бол дахиад retraction, double bottom хийсэн байх магадaltaй. За тэгээ ингээд дээшээ яваад дахиад resistance-тэй золгоод тэгээ энийг эвдэх гэж жоохон зовж ин харж байгаа юм бол нэг 16 хоногийн дараа тайлангаа гарган. За тэгээ тайлан гарахаас өмнө миний таамаг юу юм бэ гэх юм бол Nvidia-гийн хувьцаа дахиад нэг жоохон дээшээ явах магадлал бол байгаа. Nvidia-гийн талаар мэдээлэл юу юм бэ гэх юм бол өчигдөр өнөөдөр Nvidia корпорац нэлийн томоохон хувийн хөрөнгө оолтын сангуудтай хилцэл хийх гэж явж байгаа. Ойролцооныг $500 тэрбум энүүгээр дамжуулаад Nvidia юу хийж байгаа юм бэ гэх юм бол энэ химэл ойхон дата центрийн экосистем руу хөрөнгө оруулалт, санхүүжилт олгох гэж байгаа. За тэгээд зарим хүмүүс юу ярих юм бэ гэх юм бол bubble бүр үлээж байгаа юм байна. Нөгөө талдаа $500 тэрбум энэ зах зээл рүү урснаа гэдэг чинь компани данслуу орно гэсэн үг. Хувьцаа эзэмшний Герман руу тодорхой хэмжээнд орно гэсэн үг. Тийм учраас энэ Nvidia-гийн хилцэл бүтчих юм бол би өөрөө яг хуу аюултайгийн хувьд бол аюултай bubble юм бол илүү томорч байгаа. Гэхдээ янз бүрийн хувийн хөрөнгө оолтын сангууд, институтсууд Nvidia $500 тэрбум өгж гинэ гэдэг чинь энэ мөнгө бас дахиад тараан байршуулагдана гэсэн үг. Энэ дата центр бүх компаниуд Neo Clouds дотор энэ ингээ урсан. Тийм учраас энэ хувьцаануудад сайн тийм учраас иймэрхүү их мөнгө энэ зах зээл рүү орж л байгаа учраас ирэх 1 2 3 7 оны хугацаанд энэ bubble эсвэл bubble юм бол хагарахгүй баха. За мэдээж энэ Strait of Hormuz дахиад Израильчууд дэлхийн 3 дугаар дайн жигнэсээ эхлээд цөмийн зэвсэг гэх юм бол миний хэлж байгаа юм бүгдээр худлаа болно гэдэг та бүгдээр мэдж байгаа хаа. За AVGO Broadcom хэдүүлээ бас энэ 380 300 400 хавцаа ингээ худалдаж авсан одоогийн байдлаар аягүй хөөрхөн дээш явж гин. Та харж байгаа бол энэ нэг bottom information ингээ явж гин те. Одоо ерөөхдөө магадгүй нэг cap handle хийчих юм бол дахиад дээш явах магадaltaй 23 хоногийн дараа тайлангаа гаргана. За тэгээд ингээд янз бүрийн Broadcom-ийн талаар мэдээлэл унших юм бол ерөөхдөө сайн мэдээлэлүүд байгаа, борлуулалт мэдээж явж байгаа, гэрээ зурж байгаа. Тийм учраас энэ дээрээ бас тий ер нь бол миний хувьд бол хүлээлт өндөр. За SanDisk саяхан тайлангаа гаргасан, тэрнээс хойш ерөнхийдөө навс унтсан. Хэдүүл яасан бэ гэх юм бол энэ Yorol энэ хавцаад ерөнхийдөө SanDisk-ийн хувьцаа хөрөнгө оолт хийсэн Pepperstone дээр бас SanDisk-ийн хувьцаа одоо байгаа. Миний хүлээлт юу юм бэ гэх юм бол memory дууссан, NAND үйлдвэрлэгч нар дууссан, SSD үйлдвэрлэж байгаа компаниуд одоо оргилцэгтэй үрцэн бла 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 бла. Гэхдээ саяхан бас таамагуудаа давуулан биелүүлсэн. Тэгээд энэ memory үйлдвэрлэгч нар SanDisk корпорац нэг олон юм яриаггүй, зарим юмнуудыг ингээд далт байлгасан 100% нээлттэй яриаггүй учраас ерөнхийдөө хөрөнгө оологч нар жоохон айгаад эхэлсэн. За тэгээд SanDisk бас нөө Leopold-ийн янз бүрийн хөрөнгө оолтын сангууд дил бүсэрсэн байгаа учраас тэгээд дараагийн улирлын тайл нь хязгаар гарч ирэх юм бэ гэх юм бол 11 сарын 5-нд тэгээд хүмүүс юу ярьж байгаа юм бэ гэх юм бол ойролцоо $46 тухайн улиралтаа нэг ч хувьцаанд ашиг олох юм байна. Миний таамаг юу юм бэ гэх юм бол дахиад давуулан биелүүлэх магадaltaй. Тийм учраас хэдүүлээ энэ хувьцааг зүгээр 50 харцгай өшөө доошоо буурах юм бол энэ 200 хоногийн moving average дээр ирэх юм бол хэдүүлээ яах юм бэ гэвэл SanDisk-ийн хувьцаа баг зэрэг чүт нэмж авъя шүү. За Micron тэ өмнө та тарж байгаа бол ингээд зовж ингээд дээшээ явсан. За эндээ ерөөхдөө sideways consolidation дараагийн шат, за энэгээр нэг Megaphone дараагийн шат хүрсэн. Одоо энд юу харж байгаа юм бэ гэх юм бол магадгүй нэг bull flag байх магадлалтай. За яг bubble top гэж хэлэх
арай биш байх яг гэх юм бол bubble top хэдүүлээ ханаас харах боломжтой юм бэ гэх юм бол алт дээр харах боломжтой энд яасан бэ гэх юм бол тийм сүүлийн хэдэн өдрөө зүгээр ингээд зогсолтгүй одоо 4300-аас 5500 ингээд явсан. За хэдүүлээ ингээд хараад үзэх юм бол энэ жинкнээс parabolic top баг нэг 2-7 хоног дотор 31% өсөөд тэгэл ерөөхдөө амьсгаа галтцсан. Micron-ыг ингээ хараад үзэх юм бол арай тийм аимшигтай бол байгааг яг явсан гэхдээ дундуур нь retraction тэгээд магадгүй харин shoulders гэж хэлж болно. Гэхдээ яг parabolic ингээд geometric-ээр өсөөд баг бактери хорт хавдар шиг ингээ дээшээ өсөөд явсан бол Micron дээр харагдах байгаа. Хэдүүлээ багц дотор бас нэлээд томоохон жинтэй нэг авцсан байгаа. Тэгэхээр миний таамаг юу юм бэ гэх юм бол одоо янз бүрийн хүмүүс ингээд memory-гаас өөр юм руу шилжиж байгаа бла 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 бла. Гэхдээ дүнгийн сайхан Elon SpaceX компаниуд ер нь бол дата центрууд шинээр зарлж байгаа. Тэгээд одоо нэг аимшигын юм гарч ирэх магадaltaй тэр юу юм бэ гэх юм бол улсууд өөрөө дата центруудаа барих магадaltaй. Америкийн засгийн газар өөрөө Канада улсын засгийн газар өөрөө, Мексик улсын засгийн газрын өөрөө, Япон засгийн газар өөрөө, Сингапур улсын засгийн газар өөрөө, Герман, Европ бас өөрөө стратегийн хувьд тийм улсын аюулгүй байдлын хувьд гих мэтчлэн одоо бас дата центр барих магадaltaй. За тэгээд яг хувийн хөвшил Elon шиг хурдан барихгүй. Гэхдээ ер нь бол хязгааргүй мөнгө баг байгаа гэсэн үг. За тэгээд тэд нар бас дата центр яриад эхлэх юм бол юу золтой хэрэгтэй юм бэ гэх юм бол memory хэрэгтэй. За Intel corporates дээр бас ярих юм байхгүй. Манай ServiceNow-ын хувьцаа тий $95 дээр авсан. Айгүй хөрхэн дээш явж байгаа. Одоо 200 хоногийн moving average би лав жоохон зовх хаа гэж бодсон. Яг гэх юм бол өмнө ерөөхдөө 200 хоногийн moving average-ийг ерөөсөө цогч чадаагүй. За тэгээд саяхан бүр зүгээр ингээ ямар ч зовлон ингээ дээш явсан. Одоо миний таамаг юу юм бэ гэх юм бол жоохон retraction хийх бах 200 хоногийн moving average-аас жоохон bounce хийгээд тэгээд үргэлжлүүлээд өсөх магадлал яг гэх юм бол компаниас гарч байгаа мэдээлүүд нь маш дайггүй. За 2-7 хоногийн дараа Xpeng тайлангаа гарган тэр хүртэл ерөөхдөө хэдүүлээ ингээ харж ийн энэ 11.5 $12 хавцаа хүмүүс ерөөхдөө худалдаж авах дуртай юм байна. Тэгээ хэдүүлээ бас саяхан Xpeng дээр нэмж авсан тайл нь ерөөхдөө маш сайн гарах магадлал бол байгаа. Тийм учраас эндээ хэдүүлээ жоохон фокус хийж байгаа. Тэгээ одоо хүлээхээс илүү хийх юм байхгүй. Ер нь бол цахилгаан машины борлуулалт гих мэт чинь ерөөхдөө дайггүй гарах. За Microsoft зарцсан, жоох эрт зарсан. Гэхдээ яг удахгүй дахиад ингээ доошо унах таад гарч байгаа юм бол энэ хөвцөө ерөөхдөө галзуу хулган шиг ингээ дээшээ, доошоо ингээ явж байгаа. Метагийнх бүр амар те яг арилжаа идэх хүний мөрөөдөл. За хэдүүлээ бас энэ хаваар метагийн хөвцөө авсан. Одоохондоо бас хөөрхөн өсөлтөд явж байгаа. Ямар байна гэх юм бол жоохон 600 хэд гараа явчих юм бол ерөөхдөө жоохон ашиг авмаар байна. За эдрээ social media, internet, Twitter, X дүүрэн Oracle дампуурах чинь, бла 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 бла. Хамгийн дампуурах эрсдэлтэй компани бла 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 бла. Хамгийн их үртэй компани бла 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 бла. Ягаад Oracle-ыг багц дотор 12%-аар оруулсан юм бэ? Энэс болж байгаа учраас. Окей. За одоо дугаа байгаарэ. Сайхан шинжилгээ хийсэн Oracle-ийн гүн шинжилгээ бас оруулсан Classroom School дотор ороод Oracle-ийн гүн шинжилгээ үзээрээ окей сүртэй эрсдэл гэсэн юм одоохондоо Oracle дээр нэг байхгүй борлуулалт аягүй дэжгүй явж байгаа менежмент баг нь юу хийж байгаа мэдж байгаа. Тэгээ үрийн дарамт гэж ярих юм бол өнгөрсөн 2 улирлын хугацаанд Oracle компани үрийн дарамт багассан шүү. Debt coverage ratio гэх мэт чинь ерөөдөө сайжирсан. Тийм учраас Oracle дээр хэдүүлээ юу хийсэн бэ гэх юм бол хөрөнгө оолт хийсэн. Манай багц дотор номер 2 хөрөнгө оолт болсон. Тэгээ 140 хавцаа ерөөхдөө аяга хөөрхөн ашиг авсан. Одоо яах магадaltaй юм бэ? Дээшээ явах магадaltaй. За тэгээд миний мөрөөдөл юу юм бэ гэх юм бол энэ 50 хоногийн moving average-аас дээгүүр гарчаад энэ хаваар ерөөхдөө ингээд 200-аас 50 хоногийн moving average-ийн дундуур хэдүүлээ Oracle-ийн дийлэх хавцаагаа зараад за тэгээд Oracle компани дампуурлаа гэсэн ярьж байгаа хүмүүс дахиад яриад Oracle хавцааг дахиад нэг доошоо цогчоосаа тухайн үед хідүүлээ тий орчрлож байна. Сакс хитвч дансаа ингээ бэлтцсэн Oracle руу орохоор болно. За
доллар хараад үзэх юм бол те яг энэ channel-аар ингээ явж гин. Одоо channel-ийн ёроолтой ирсэн маань хэдүүлээ жоохон харцгаая. Удахгүй VIP багцтай хүмүүс би мэдээлэл өгнө энэ долларын гэрээ авах магадaltaй. Хэдүүлээ LED-ний EOS 5-ыг бас энэ ёроол дээр ингээ шүүгээд авцсан. Евро ерөнхийдөө одоо буцаагаад сулрах магадaltaй. Яг гэх юм бол хэдүүлээ энийг харах ёстой. Юу юм бэ гэх юм бол нөгөө йений ханшиг хэдүүлээ би бас равдантай хийсэн нэвтрүүлэг дээр ингээ зөндөө харсан маш цэгцтэй ингээ тренд дээр явж гин те энэний хооронд бол ер нь бол яг зурсныхаа дагуу явж байгаа. Тэгээд энэ жилд заа юу Японы засгийн газар өнөөдөр хүртэл ойролцоо 100-аас дээш тэрбум доллар юун зарцуулсан бэ гэх юм бол энэ йений ханшиг барихын тулд тэгээд та харж байгаа юм бол энэ хавьд Японы засгийн газар навс унгаасан, энэ хавьд дахиад нэг унгаасан, энэ хавьд дахиад нэг унгаасан. Энд бүр Америк, Япончууд хамтраад унгаасан. Тэгээд хэдүүлээ юу хийж байгаа юм бэ гэх юм бол унгаах болгон дээр аваад ашиг авч ийн баярлаа. Тэ домо аригато аригато гозаймашта гэл банзай гэдэг ишээ орж байгаа. Одоо айгаа хөөрхөн өссөн байгаа. Pepperstone багц дээр бас ерөөхдөө евро долларын шорт хийсэн байна. Тэгээд та харж байгаа юм бол энэ евро маань энийг эргүүлж идэх юм бол аюу хөөрхөн харагдана. Энэ евро долларын ханш хараад үзэх юм бол inverted шүү. Аюу хөөрхөн bottom хийж байгаа. Тэгээд хараад үзэх юм бол одоо нэг handle хийгээд тэгээд ер нь бол дээш еврогийн хөвт бол доошоо явах магадлал бол байгаа. Одоо ганцхан юмд юу дутж байгаа юм бэ гэх юм бол Friedrich Merz-ийн засгийн газар бутарчих юм бол за тэгээд ингээ янз бүрийн яриа гарч ирсэн Friedrich Merz 8 сарын 10-нд 12-ын хооронд огцрох магадлал бол байгаа. За тэгээд Friedrich Merz жигнэсээ огцорчих юм бол доллар еврогийн ханш ерөнхийдөө унах болно. За өөр нэг сүртэй ярих юм байхгүй. Тэгээд тий. За хамт нэгдмээр явал нэг дээрээ тэгээд маргаашийн маркет апдейт хийдүүлээ эргээд уулзцгаая. Баяртай. Хэрвээ та 500, 1000, 2000 доллараар бидний хийдэг судалгаа, шинжилгээ, геополитикийн нөхцөл байдлаас ашиг хүртгийг хүсвэл шинэхэн боломж бий боллоо. Энэхүү боломж бол Pepperstone. Pepperstone компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсан. Дэлхийн 7 гаруй улсын санхүүгийн зохицуулах орноос зөвшөөрлөө авсан бөгөөд таны арилжааг найдвартай түргэн шуурхай гүйцэтгэх болно. Мөн данс танилахад ямар ч шимтгэлгүй. Pepperstone-оор дамжуулаад олон улсын 1400 гаруй CFD гэрээ худалдаж авах боломжтой ба үүнд Америкийн нэгдсэн улсын хамгийн шилдэг компаниуд, валютын хослол, мөн бирж дээр арилжаалагддаг сан хүртэл байгаа. Дансаа үүсгэхийг хүсвэл доорх холбоосоор бүртгэлээ хийлгээрэй. Доорх холбоосоор бүртгүүлснээр та 7 хоног болгон бидний арилжааны төлөвлөгөөтэй танилцах болно. Аль хэдийн данстай юм бол доорх формыг бүүснээр бид нар таны мэйл хаяг руу заавар илгээх болно. Мэйл хаягаараа уулзцгаая.